Монгол дайчдын эр зоригийг дайтаж туршлагачсан зөвлөлтийн цэрэг офицер генералууд хүртэл өндрөөр үнэлэн гайхаж бахархдаг байсан юм. Би бишгүүтэл дайн тулааныг тууллаа. Хамгийн гайхалтай цэргийг нэрэл гэвэл би эргэлзэхгүйгээр Монгол цэрэг гэж хэлнэ. Орос цэрэг сүүлчин сумаан өөртөө үлдээдэг бол Монгол цэрэг сүүлчин сумааж дайсандаа шигтгээд нэгийг албал солио, хоёрыг албал хожоо гэдэг. Үхэхтэн заавал дээр авч өгнө гэдэг нь Монгол цэргийн бүр цусанд нь шингэсэн шинж байдаг юм. Бүх сумаан буудаж дуусгаад өч төчнөө дайсны эсрэг Винтовон далаагаа дайрч байсан олон Монгол цэргийг би харсан юм шүү. Сүүлчийн сумаан өөртөө биш дайсандаа зориулаад хутгаа суглан далааж эдсийн тулаанд уухайлан ордог эр цэрэг бол жинхэнэ Монгол дайчид байдаг үлээ. Хэмээн зөвлөлт холбоот улсын баатар генерал Глев дурдталтаа бичиж үлдээсэн байдаг нь Монгол цэрэг дайчдын эр зөргийн бахархам нотолгоо түүх үлээ.